2025 оны 7 дугаар сарын 16 бид маргааш өглөө 6 цагаас Төв аймгийн Эрдэнэ сумын Хэрхлүүрийн зардаг хэмээх байгалийн үзэсгэлэнт газрыг морио аялал хийгээд зорих гэж очиж. Тэгээд энэ бичлэг болохоор влог гэж хэлэх бас хэцүү байж магадгүй. Яг юм бэ гэвэл би зүгээр олоон шиндараа өөрөө эргэж хараад зүгээр баясаад сууж мараа байхгүй энэ бичлэгийг үзээд. Тэгээд дээрэс давхар бас англи хэл дээр өөр ч аялал нээж байгаа. Гадны үзэгчнэрт ингээд гоё Монголын үзэлт газрыг үзүүлмээр байгаа. Тийм учраас яг ямар хуу юм болтноо сайн мэдэхгүй байна. Тэгээд probably I'm going to speak a lot in English whatever timing I want to, so let's get in. За морилууга фургонт явнаа. Явсаар байгаад 3 цаг орчмын дараа малчайл дээр очоод хөглөнөөс ага уцгаав. 9 a.m. in the morning. And this is our breakfast. Тинэхөө. Гоё. Балай. Эндээс дахиад цааш 3 цаг орчим яваад дархан цаас газрын бостон дээрээ очоод морин наачаануудаа баглаад аялаа эхлүүлэхэд бэлэн болов. Well, finally we have made it to our starting point. So this journey will take 3 nights and 4 days. We are heading to Хэрхлүүрийн зардаг, which is a very beautiful place. And happily we have that perfect weather. I was worried so much about the rains or the snows because, you know, last year we had the very terrible snow in the middle of the summer. So very happy. And now I guess we're gonna have to choose our horse to ride. So excited. Яг үндэ миний үед ийш анхны удаа бол ирээгүй. Өнгөрсөн жил ирсэн боловч бороо ороод нөөхөн цас болоод эцэст нь мөндөр болсны улмаар бид бүхэн морич мурдч чадалгүй хот бутсан байдаг. За энийг цаснаас болоод аялмаа туслахлаа. Гоё яана. Ер нь Эрдэнэ сумын энэ орчмоор дандаа бороо ордог. Бороогоо аялах гэж байхгүй гэж хэлээд хэлсэхгүй. Цас борооноос хамгийн их айж аялдаа гарсан да. How do you feel about weather? Very nice right now, but I'm sure let's see what happens. Yeah. Alright, just ride my horse and ready to go. За эхний өдөр бол нэг хойлогтой яваагүй. 2 цаг орчим болсон байх. Зориуд хүмүүсийн мориндоо тасах гэж эхний өдөр баг цагаар явдаг. Бид нэр анхандаа 8 удаа байсан бол хагийн ар нур явах гэж байсан 6 аялагчтай өглөө танилцж уруудтаад нааша нэгдүүлэхээр болоод нийт 14 аялагчтай. Хөтөч нартайгаа нийлээ 20 өний багтай 30 морьтой нүсэр олуулаа явцгаасан. Аялын хамгийн сайхан хэсэг бол байгалийн сайхнаас гадна хүний сайхан билээ. Иймэрхүү аялал бол нийт ялангуяа like minded буюу сонирхол нийлэх гоё хүмүүстэй танилцдаг байгаа шүү. За ингээд найхан гацсаад найзуудаа халаасны пивнуудаа бэлгэлээд эхний шөнө өнгөрөв. За Ахоо. За баярлаа. Байж та. Гоё яв. Зүгээр авах. Яаж авах юм бэ? За баг. За баярлаа. За тамхигүй авнаа. Зуны зун нэмэрхүү байдлаар найз нөхдөдтэйгээ цагаан хамт өнгөрүүл хамгийн гоё. Тэгээ би бас бодлоо. Ер нь тэгээд гоё амьдрий гэвэл сүлжээгүй л газар утлаа хэлүүлээ. Ажлаас бол, байр сууриас бол, бүхнээс бол зүгээр л байгаль болоо найз нөхдүүд. Тэгэл болоо. Үгүй тэгэл болохгүй юу? Have to be happy те. Хэрхэн аз жаргалтай болохгүй. Бүр амар ингэ шүү дээ. Гарч суугаад single нарж орохыг үз амт харилцаанд ор. Үгүй ер нь хүн төрөлхтөн ямар байсан? Тийм л. Ийм л ингэ ш. Бидний хамгийн их хүсдэг зүйл чинь. Well, day 2 is just starting. We had a great breakfast and the clock is now 9 a.m. and so finally we are going to the Хэрхлүүрийн зардаг and approximately we're gonna take like 20 kilos I guess. So I guess like 2 to 3 hours of ride and we're gonna go to the final stops. And look at this beautiful nature. Yesterday we had a lot of rain and it was very noisy, but slept very well and ready to go.
one thing I appreciate the most about my country is, of course, it's such a beautiful, and as you can see, you can go almost everywhere you want, and you can stay almost everywhere you want, and it's all just freedom. And Mongolia is doing this style of traveling for like almost 2,000 or 3,000 years for so long. It's just much of appreciation, and this travel, this journey, the beautiful nature, and these grasslands, everything feels, it's not normal. It's like I'm in my dream for all the time. Glad to be alive. Гурав 4 цаг л болох байх гэж бодсон. 9 гэж бодлоо. 10 юм уу? Тэгэхээр ч хаашаа 5 цаг юм уу? Суухаар босхоор суумааргүй. Нуруу амир өвдөж байна. Цав бас амир өвдөж байна. Бүс өвдөж байна. Тэгээд боос өвдөж байна. Одоо энэ YouTube дээр оруулж болдог ч байгаа. That was a problem. It's a real problem, real problem. Яарч өвсөн газартаа ирчлээ. Тэгээд өнөөдөр сайхан оноглоод маргааш бас бүтэн өдөр оноглоод нөгөөдөр ирсэн замаа тэр чигтэн буцна гэдгийг одоо бодмооргүй байгаа учраас байхандаа баярлалаа. This water is not from the store. We just grab it from this river, I guess. It's more like a lake. And I wanted to say something is wrong, but this water is fucking crystal clear. I can sell this. It's awesome. Like you can see, there's the color is super fucking pure, amazing, great nature, love it. За бүрээ сэтгэл ямарэн. Very chill. And Zen? Yeah, Zen is the. It's just not about the hostages. It's just being at the moment, right? I'm gonna tell you in 10 years, but I'm sure it's gonna be one of the best ones. So yeah, thank you so much. And the food is amazing. I was so scared about the food, and yeah, I love sheep somehow. So and I pooped and yeah, all of that. JJ.
Тэр амар ч өстой жоох ус. Өглөөс ирсэн шартаад өдөржин шалтгаан боодгүй юу ч гэсэн засахгүй гомч нөлөөлөхгүй. Тэсээ бороонд дийлж нороод. Норонгоо уулан дээр алхсан чинь өө шаардлага болчихж байгаа байхгүй. Тэр алж байгаа. Тэгээд энэ том байгаль бид зөв хинч байх. 90 тойрны 20 км дотор ч юм тий. Энэ ч өөрөө бүр амар том таслахгүй. Ийм тасаг байгальтай тэгээд ийм том байгалыг зөвхөн өөртөө эзэмдэг ийм усууд ороод ихээр үнэхээр зөвхөн. Монгол хүн болж ирэх чинь гоё шүү дээ. Яг зөндөө асуудал байна. Гэтэ тэгээд байгаль хоосон тэр кафе наадмын дээр зүгээр л дүгнэж байгаа мэдчих хэл ингээл бол юу ч бодогдохгүй. Хоосон. Үүнээс өөр яг юу ч хэрэгтэй. Тэ. Байгаль байна. Үгүй ч ирэхгүй. За 2 дахь өдөр бишээ 4 дахь өдрийн морин аялал маань эхэллээ. Өнөөдөр бид нар яг ирсэн газараараа бууцсан. 2 хоног туулж авсан замыгаа тэр чигтэн өдрийн дотор туулах гэхээр бас нэлээд шаг санагдчих. Тэгэхээр ойролцоогоор нэг 50 км орчим тасралтгүй морин унаад хайрхаар байна. Excited. Тэр ойсаа хэлж байна. Өчтөр юусан морин унааг өнөөдөр морин унсан ч бүр амар гоё. Тэгээ манай морин жоохон давхдаг морин учраас тэр цаа бүр мангар фа. Let's go. Өөртөө ирсэн. Хамгийн гоё аялал гэдэг бол энэ 5 дахь аяллыг өгөхгүй. Хамгийн гоё аялал гэдэг бол энэ фак их тутардаг аялал гэдэг юм аа. Cheers манайхаа. За ихүү 4 хоног мууш гэнэ. Нартаа аялал маань дуусаад байна. Далайн дээр ирсэн. Өөрөнд дахиад төвчлээ ажил. Яг боцгоор болж байгаа сайн боолчихсон. Контрол тоо хийж. За. Монгол бол төрний эзэж яг энэ охин. Гэсэн газар сайн болтойгоо бүлгүй. Яг. Үнтэй таатай энэ агт. Уссан да. Тэгээд бас айсараа тэгээд тунгай монголоор ингэж гоё. Машинтай шээ. Оройн бас юм гоё. Айж бол энэ хөтөж харагдсан. Тэгэхээр гал байж байгаа. Peace.